Энэхүү ишлэгтэй маань Тебаг брэнд хамтран ажиллаж байна. Гойми идэж үзээгүй хүн бараг байхгүй ах тийм үү? Харин Тебаг брэнд нь хамгийн баялаг, чанартай амттай трастаас агуулаагүй. Хизээч хаанч эргэлж болохоор солонгос гойми юм бэ лээ. Кимчи, далайн амт, миёг, мөхтэй. Бүр тогбогны амттай үртэл байгаа. Нэрээ 12 сарыг дуустал бүх төрлийн 50% хэмдэрсэн болохоор хэрэг идхийг хүсвэл зарим сүлжээ дэлгүүрүүд мөн CUJ-ийн бүх салбараас авах боломжтой. Жинхэнэ солонгос амт Тебаг. Сайн байцгаана уу? Жүнжи Итогийн дараагийн түүхийг хүргэе. Түүхүүд рүүгээ орцгоё. Давхар элс болон хүний араг яс. Тэд үүнийг шашин болон оршуулах арга гэж тайлбарлажээ. Харин хүүхдийн гавлыг бариа үлдэх багийн ахлагч. Жохнасаа л алдартай байсан Реми. Багаас олон сурчилгаан тоглоод ээжтэйч тэврүүлэх цаг гардаггүй ээж. Игчин ч сүртэй ингэсэн ээж нь бараг чи царай мотэж дугаа явах нь юм ярина. Үүнээс болоод осол боллоо. Ханын самбар Ремигийн нүрийг хүй татсан байлаа. Харин ашгүй аврагдана. Тэгсэн урсан тарианыхан зан царай эдийн. Эмчнэр шинжилсэн чин эд эрэгтнийхэн оронд олон давхар Реми бахан тэр. Яг л мод шиг. Харин давхаргийг нь тоолсон яг л түүний нас шиг 20 давхар. Дотор нь түүний нэг настайгаас 20 хүртэл байгаа. Тэгсэнгийн том охин нь нэг нууц хэлвэ. Нөгөө орхилооч тэдний хав байсан байна. Тэр гавлыг хөндөөд 9 жилийн дараа өгсөн. Харин энэ хараал нь жилийн дараа төрсөн Ремид нөлөөлж мөн түндэж нөлөөлжээ. Реми ч ээждээ танаас боллоо гэд их л урлана. Харин ээж нь том болсон охиноос илүү бага насыг нь өссөн бололтой. Унтаж байхад нь 20 настай Ремиг дуудаад л байна. Тэг гарах гисэн ээжээ гих бяцхан хоолой сонсогдов. Тэгсэн ээж нь тэсэлгүй охиныхаа царайг хуулчдیں۔ Да. Ингээтэл хүүхдийн царайтай аим шигт бие яхан тэр. Тэгснээ би ээж нэмчи ижилхэн л ээж таараа. Залууж ингээд нүрээ уулчлаа. Мэдээж утхгүй. Хачин бие өдөлгөх Реми нүргүй болсон ээж. Ихийн хүүхдээ жаахнаар нь үлдээх гэсэн шунлан түүнийг алсан юм. Толгойг баримл барих чадварлаг багш. Үүнд нь сэтгэлээсээ туслах Шимада. Харин баримлын толгойг хийхгүй байснараа хязгааргүй олон төрхийг бүтээдэг гэж багш ярина. Багш сурагч хоёр үлдлээ. Харин дараагийн өдрөөс тэр багш нь толгойгүйгээр олджээ. Энийг сонссон Реми ч өчигдрийн явдлыг их л гайхан бодлоо. Шимадагаас юу болоод байгааг асуухаар очтол тэр нэг л сонин. Тэ сонин байна гэсэн. Дурлсан өмбөр сонин байдаг шүү дээ. Реми чи ямар үзэсгэлэнтэй юм бэ? Би чамд үргэлж сайн байсан гэд унлаа. Тэр хойгоор нь ангийн хоёр охин намаа авахар сургууль руу ороод багшийг олжээ. Харин Шимада багш ямид уулзуулна гэд Рүмиг аваад явлаа. Тэгсэн нөгөөх чи хаалгаа түжээд ундын. Тэ маск авсан. Цус урсан ам нэг л хүтэн царай. Ам нь ногтоос хөдөлгүй дээрээр ярьж байлаа. Тэгэд багшаанаа ангилсан. Эндэл баярштэйгээд баримл зогтсон түүний толгойг үзүүлв. Рүми чагаад алгадсан түүний толгой салан унав. Харин толгойгүй бие нь хөдөлсөн хിവэр. Тэ зүгттал бүх ангиудаар хүний толгой өгүүлсэн баримлууд өгтөн авчээ. Харин тэд нэг л юмараа адилхан. Тэд бүгд түүний толгойг хүсэж байв. За тэгээ толгойгүй баримл хийгээд байв да. Болохгүй юм биш үү? Дараа нь тэрэндээ өөрөө алуулчих юм билүү? Гүн ядаргаанд орсон Южи. Түүний найз охин Мари. Харин тэр 3 хоног нариу явжээ. Итгмэргэж гэсэн түүний дүүдэн дэх Южи бодит амьдрал руу гарахыг оролдож байгаа. Тэр ундах үед нь Южиг зүүдний ертөнц рүү чирээд өөрөө гарч ирэхийг оролддог. Харин энийгээ 3 хоногийн өмнөөс хэрэгжүүлж байгаа. Тиймээс тэр унтаж чадахгүй нөхцөлд үржээ. Харин энэнд нь Мари итгэхгүй. Хэтэрхий ядраад хийм хараад байгаа юм шүү л гин. Южи ч уурлаа. Найз охин нь жуулчлахгүйгаад юу өснийг нь асуухад намайг бити унтуулаарай л гэж юм. Мари ч гэрт нь ирлээ. Харин Южи хөл гараа өлөөлөхгүй байна. Тэр ч унтав. Тэгсэн Мари итгэхгүй хүлээсээг тайлчдیں۔ Да. Тэ унтуулаа бийжсэн түүний амнаас гар гараад ирдیں۔ Шууд Мариг татаад Мари ч хамаг чадлаараа Южиг дуудлаа. Южи сэрж бүгдийг хэвэнд нь оруулав. Мари ч одоо л итгэлээ. Южиг баг бахаас нь л тэр түүний зүдэнд байжээ. Харин бодит ертөнцийн талаар мэдснээс хойш гарахыг оролдож, харин гарах гэсэн ганц шалтгаан нь Мари. Тэр ч гэсэн Южи болохоор ижилхэнд Мариг хүсдэг. Южи ч тэсэлгүй унтлаа. Мари ч би чамайг хизээж орхихгүйгээд гараа олбсон. Шууд Мариг зэлгээд гараад ирдیں۔ Тэр түүнийг бүрэн зэлгэлээ. Хэдэн өдрийн дараа цагдаа алгыг онгоолгов. Зүүдний Южиж гарч иржээ. Мари алга болсон ямар нэг юм мэдхүү гисэн. Тэр энд байхгүй. Миний дотор байгаа. Зүүдний ертөнцид байгаа гэжээ. Жүнжи Итогийн дараагийн түүхээр уулзъя. Илүү ихийг үзмээр байвал лайк саба дараарай. Баяртай. Орой унтахтаа болгоомжтой байгаарай.
대박. Taste of Korea.